За сайн уу манайхаа та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2010-аас 12 оны хооронд Канада улсад гарсан нэгэн гэмтэргийн кейсийг би та хэдтэй ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. Дугаарын эхэнд та бүхэндээ сануулж хэлэхэд амьтан болон амьтны зулцахтай холбоотой тэдэнд үйлдсэн харгислалтай холбоотой зүйл сонсож чаддгүй бол энэ удаагийн дугаарыг алгасаарай гэж зөвлөмөр байна. За ингээд дугаартаа орцгоё. 2012 оны 5 сар Канада улс Монтрел хотод байрлах нийтийн байрны жижүүр ойр орчимд нэг юм өмхий сонин үнэр үнэртэй байсан учраас хогийн цэгийг очиж шалгахаар болсон. Түүнийг очтол тэнд бол нэг юм саарл өнгөтэй чемодан төгжээтэй байсан. Тухайн чемоданыг бол задлж үзэхэд маш аимшигтай дүр зураг бол түүнийг өгсөн байна. Тухайн чемодан дотор гар хүлийн хэсгүүд нь мөн байхгүй, толгоогүй эрэгтэй хүний юм зохицос олсон байна. Мөн ойр орчимд нь мэдээж хэрэг цагдаа нар шалгаж үзэхэд нэгэн жолооны үнэмлэх олцсон. Тухайн жолооны үнэмлэхтэр Лука Магното гэж бичсэн байсан. Хайч, хутга, байх зэрэг зүйлүүд ойр орчмын хогийн цэгээс олцсон байна. Тухайн нийтийн байр нь 3 давхар галын аюулгүй байдлаас хамгаалах нэг гарцтай. Байрны хамгийн доотлын хонгил хэсэгт хогийн цэг нь байрладаг. Ингээд цагдаа нар мэдээж хэрэг тухайн байрны камерыг шалгаж үзэхэд тэдэнд нэг эрэгтэй бол нэлээд сэжигтэй санагдсан байна. Тухайн эрэгтэй бага зэргийн урт үстэй, шар өнгийн пудуулахгүй мөсөн, нэлээд туранхай 20 гаруй орчим насны гэж үзэхээр энэ эрэгтэй шөнийн 3 цагийн үед хогийн ууд барьсан 20 гаруй удаа тухайн хогийн цэг рүү ингээд орж гарч байгаа нь камерт бичигдсэн байсан байна. Ингээд тухайн эрэгтэйг бол тэд нэр сэжиглэж эхэлсэн. Тухайн хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа цагдаагийн газарт бас нэгэн аимшигтай дуудлага ирсэн нь Канада улсын консерватив нам, либерал нам, мөн бас нэгэн дунд сургуульд хүний хэсэгжилсэн биеийн хэсгүүдээс илгээсэн тухай цагдаагийн хэлтэст мэдгдсэн байна. Тухайн илгээмжнүүдэд бол хүний баруун гар, зүүн гар, баруун хөл, зүүн хөл байсан. Ингээд тухайн илгээмжийг илгээсэн шуудангийн газрын камерыг бол цагдаагийн газраас шалгаж үзсэн байна. Илгээмж илгээгдсэн өдрийн камерт бичигдсэн нэгэн залуу цагдаагийн болон мөрдөгчдийн хараанд бол шууд өртсөн. Хүн амны хэрэг гарсан нийтийн байрны камерт бичигдсэн байсан нөгөө шар өнгийн подуулагтай бага зэргийн урт үстэй 20 иргэм насны залуутай нэлээд төстэй харагдсан байна. Тухайн илгээмжэн дээр болохоор Роко гэсэн нэрэн дээр бол илгээгдсэн байсныг нь бол цагдаа нар олж илрүүлсэн. Энэ хэрэг гарснаас бас хэдхэн хоногийн дараа цагдаагийн газарт нэгэн имэйл ирсэн. Тухайн имэйлэн дээр бол нэг линкэн дээр нь дараад үзэхээр нэг видео байсан. За одоо би та хэдтэй тухайн алгын үеэр хийгдсэн бичлэгийг дэлгэрэнгүй ярьж өгье. Бичлэгт нэгэн эрэгтэй хувцасгүй нүцгэн байдалтай түүний 2 гарыг нь орноос хөлсөн. Түүнийг хутга болон нөгөө мөс хагалдаг юм үзүүртэй зүйл байдаг да. Тийм зүйлээр амь насыг нь хөнөөсөн алуурчин зохицтой бэлгийн харилцаанд орж байгаа. Түүнийг бас битсэн байсан. Тэгээд толгойг нь тасалж аваад байрны өрөөнд дотор толгоогоор нь байн дотор ингээд тоглож байгаагаа бичээд тухайн зохицын хажууд бас нэг гөлөг байсан. Тухайн гөлгийг бас амь насыг нь маш хэрсгээр хөнөөсөн ийм байдалтай зочролд оруулахаар ийм бичлэг цагдаагийн газарт ирсэн байдаг. Мөрдөгчд яагаад тухайн бичлэг нь чемоданаас олдсон хүний зохицтой холбоотой вэ гэж үзсэн бэ гэхээр бичлэгийг сайн харах юм бол хан дээр нь 1948 онд гарч байсан Касабланка киноны постэр байсан ба тухайн постерыг болохоор тэр хогийн цэгнээс бас олсон. Энэ Касабланка киноны постэр хэрэгтнийг барьж авахд нэлээд чухал үүрэг оройлтой учраас би та хэдтэй бас тодтогч дурдж байгаа шүү. Цагдаа нар болон мөрдөгчд тухайн бичлэгнээс хохирогчийн нүүр царайг нь харах боломжтой болсон. Яагаад тэгэхээр зохицыг олоход бол толгой нь бол байгаагүй. Аз гаралтай, дунд иргэм насны, ойролцоогоор 30 орчим насны ийм эрэгтэй хүн байна гэдгийг бол тэд нар мэдэж авсан. Ингээд тухайн хэрэг гарсан нийтийн байрны камерыг дахин шалгаж үзэхэд хүн амны хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө олон дахин удаа хогийн цэг рүү орж гараад байсан шар пудуулагтай залуу нэгэн Аз эрэгтэйтэй хамт тэр нийтийн байр руу орж байгаа нь камерт бол бичигдсэн байдаг. Тухайн Аз залуу бол тэр оройны камерын бичлэгээс хойш дахин бол камерын бичлэгт
харагдаагүй. Ингээд цагдаа нар болон мөрдөгчд хохирогчийг маш хурдан одоо яг хэн болохыг нь бол тогтоож чадсан. Яагаад тэгэхээр тухайн хэрэг гарснаас яг нэг удаагүй хугацаанд хохирогчийн талаар алга болсон гэсэн мэдээллийг найзууд нь болон гэрээхнээ цагдаагийн газарт аль хэзээний мэдгдсэн байсан. Тухайн хохирогчийг Жун Лин гэдэг 33 настай Хятад улсын Вухан хотоос Канада улсад суралцахаар ирсэн оюутан залуу байсан ба. Түүний хувьд гэх юм бол ижил хүйстэн байсан учраас тэгээд Хятад улсад ижил хүйстнүүдэд өөрсдийнхөө одоо эрх чөлөөг эдлэх боломж нэлээд хаагдмал байдаг учраас Канада улсад одоо ирээд хүснээрээ амьдрахад нь тааламжтай одоо орчин болж исэн гэж бол найзууд нь сүлд дурдсан байт юм бэлээ. Зохицост задлан шинжилгээ хийх үеэр түүний цуснаас маш их хэмжээний тайвшруулах хэмээн бодис бол олцсон. Жунлины толгойн хэсгийг нэгэн голоос бол сүүлд бас цагдаа нар олсон байгаа. Ингээд мөрдөгчд хэрэг гарсан тухайн нийтийн байрыг бол шалгасан. Тухайн байранд ороход бол бүх зүйл эмх цэгцтэй, цэвэрхэн, бага зэргийн нэг тийм химийн цэвэрлэгээний бодисны үнэрнээс өөр сэжигтэй нэгч зүйл тэдэнд олдог байгаа. Өрөөг харанхуй болгож байгаад нөгөө юм цус байна уу гэд шинжилж үздэг гэрэл нэг тийм байдаг та тий. За тухайн зүйлээр бол ерөнхийдөө газрыг нэг бүрчлэн шинжилж үзсэн. Орон дээр нь бол битүү ингээд цусны мөр, хаан тэр чигтээ цусны мөр, байны өрөө тэр чигтээ цусны ингээд мөр бол байсан. Тухайн нийтийн байрны жижүүр Лука Магното гэдэг нэрийг бол цагдаа нарт өгсөн. Лука Магното өмнө нь одоо энэ байранд ингээм амьдарч исэн гэсэн зүйлийг тэр дурдсан ба. Ингээд цагдаа нар болон мөрдөгчд Лука Магното гэж хэн болох талаар түүний араас бол мөшгөж эхэлсэн ба. Интернетээр дүүрэн Лука Магнотогийн талаар одоо мэдээллүүд, зурагт одоо хуудаснууд, маш олон одоо Facebook-ийн фэн хуудаснуудтай аль хэзээний алдар нэрт хүрсэн, Мадоннатай хүртэл хайр сэтгэлийн холбоотой байсан маш олон мэдээлэл цагдаа нарыг бол ухтаж авсан. Лука Магното гэдэг залуу яг л нэг юм од хүний амьдралаар амьдардаг одоо тийм залуу юм байна гэж цагдаа нар бол эхэндээ бодсон. 2007 онд Канадын одоо шар мэдээний сэтгүүл болох Sun гэдэг нэртэй сэтгүүлдэр Лука Магнотогийн талаар нэгэн мэдээлэл гарсан байсан. Канада улс даяараа үзэн ядагддаг цуврал алуурчны эхнэр болох Карла Хомолка гэдэг нэртэй бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой гэдэг нь олон нийтэд хараад тэгээ Лука Магното болохоор өөрийгөө тэр хүнтэй ямар ч холбоогүй энэ цуврал алуурчны их нэртэй холбож ярьснаас болоод надад ингээд маш их одоо үзэн ядалтууд амь насанд чинь хүрэн шүү гэсэн занал хүртэл ирсэн. Би өөрийнхөө аюулгүй байдалд маш их санаа зовж байна. Тийм учраас одоо би танаас сэтгүүлт ингээд хандж байна гэсэн зүйл хүртэл ярьсан байсан. Маш их тийм сенсацтай амьдардаг ийм залуу юм байна гэдгийг цагдаа нар олж мэдсэн ба. Гэтэ энэ бүхэн яг харагдаж байгаа шигээ бодит амьдрал дээр яг ийм байсан уу үгүй юу гэдэг нь бас тодорхойгүй байсан. Цагдаа нар болон мөрдөгчдөд юу маш сонирн байсан бэ гэхээр хэрвээ Мадонна, Paris Hilton тэр одоо дэлхийд даяараа алдартай хүмүүстэй нэр холбогдсон үнэхээр алдартай залуу бол бид нар мэдэх ёстой. Гэтэл хизээч Лука Магнотогийн талаар сонсож байгаагүй мөртлөө захин ертөнцөөр хайхаар аль хэзээний алдар нэрт хүрсэн гэж гарч ирээд идэг маш сонирн санагдсан. Цагдаа нар юу олж мэдсэн бэ гэхээр хизээч энэ их одоо алдар нэр хүндэд бол хүрч байгаагүй. Мөрөөдөж өөрийнхөө одоо мөрөөдөлтөө хэтэрхий автаад тэрийг үнэн бодит юм шиг ингэж амьдардаг залуу болж таарсан байгаа. Одоо хит хитэн нэг тийм хүний нэр орж ирэх учраас таад манаас толгой нэр гэхвэ сануулад хэлчихье. Дугаарын эхэнд би 2010-аас 2012 оны хооронд болсон гэмтэрэг гэж дурдсан. За яагаад 2010 оноос эхлэлтэй вэ гэхээр Лука Магното гэдэг залуу амьтны амь насыг өнөөж ин аимшигтай одоо гаж хүслээ бол хангаж байсан. Үүнийг нь болохоор Диана Джон Грин гэдэг хобби мөрдөгч залуучууд илрүүлсэн байдаг. За энэ талаар нь би та хэдтэй товчхон дуртад яриад өгье. Яагаад тэгэхээр мөрдөгчдөд энэ хоёр хобби мөрдөгч залуучууд бол маш их тусалцаа бол үзүүлсэн. 2010 оны сүүлээр Диана гэдэг нэртэй Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотын казинод шинжээч анализ хийж одоо ажилладаг юм мэргэжилтэй эмэгтэй ажлаа тараад Facebook үзэж байхдаа нэгэн бичлэг болон постыг олж харсан байдаг. За энэхүү бичлэг постн дээр нь болохоор нэгэн залуу юудэнтэй малгай өмссөн ингээд цаашаа харсан байдалтай. Тэгээ орон дээр болохоор хоёр юм муурны зулцэг бичлэгийн дундуур үнэхээр аимшигтай зүйл болсон. Тухайн бичлэг дээр гарч байгаа залуу муурны зулцгнуудыг вакуумжуулсан юм уутан дотор нэг нэгээр нь хийгээд амийг нь тоос орогчоор соруулаад
Тэгээд маш аимшигтайгаар одоо амь насыг нь хөнөөж байгаа юм бичлэгээ олон нийтийн суваг дээр буюу одоо YouTube дээр авсан байдаг. Амьтны эрхийг хамгаалах залуучууд ингээд хоорондоо нэгдээд тухайн бичлэгийн эзнийг олох тэр ажиллагаанд орсон байдаг. Тэд бол маш олон цагийг бол тэр бичлэгийн эзнийг олоход бол зарцуулсан байдаг. Зөвхөн одоо тэр хоёр муурны зулцгийг амь насыг нь хөнөөхөөс гадна 2-3 одоо нэлээ ижил төстэй бичлэгүүд тухайн залуу бол олон нийтийн суваг дээрээ тавьсан байдаг. Ингээд хобби мөрдөгч залуучууд энэ нь Лука Магното гэдгийг нь бол хайлтынхаа явцад олж мэдээд Google дээр хайлт хийгээд ингээд үтсэн чинь бас нөгөө нэг захин ертөнцид аль хэзээний од болцсон нөгөө нэг лаглаг зургнууд нь тэгээд люксус амьдралтай тэр зургнууд нь гарч ирсэн ба. Хобби мөрдөгч хоёр залуугийн нэг нь тухайн зургнуудыг зарим нь Photoshop-оор ингээд янзлсан байна гэдгийг нь олж мэдсэн. Тухайн хобби мөрдөгч залуучуудын хамгийн их одоо айжсэн зүйл нь 2010 онд Лука Магното амьтны амь насыг маш аимшигтайгаар хөнөөж эхэлсэн бол хизээ нэгэн цагт хүний амь насанд хүрвэл яана гэсэн айцтай байсан юм л та тухайд. Тэгээ маш олон цаг олон сарыг түүнийг олохын төлөө бол зарцуулсан цагдаагийн газарт ч юу н тухайн үед мэдэгдэжсэн. Ингээ эцэст нь 2012 онд Лука Магното хүний амь насанд бол маш хэрцгийгээр хүрсэн. Хобби мөрдөгч залуучуудын Лука Магното гэдгийг нь мэдэж авсан юм хаана амьдардгийг нь олж мэдсэн тэр фактуудыг би таад тэгээд товчхон яриад үгүй. Хамгийн ихний бичлэг дээр нь тухайн хобби мөрдөгчд анализ хийж үзэхдээ тоо сурагч болж харсан. Тухайн тоо сурагч нь зөвхөн Хойд Америкт зарагддаг гэдгийг олж мэдсэн байдаг. Дараа нь болохоор бас нэг юм Марл бороо тамхины хайрцаг одоо харсан. Тэгээд тухайн тамхины хайрцаг нь болохоор зөвхөн Канада, Америк нэгдсэн улс, эсвэл Мексикт худалдаалагддаг гэдгийг олж мэдсэн байдаг. Яг тэр нөө зарим улсад чинь тамхины хайрцагнууд нь өөр байдаг да тий. Жишээлбэл Нидерландд бол бүх тамхины хайрцаг хар өнгөтэй байт юм бэлээ. Тухайн хобби мөрдөгчд Лука Магното гэдэг хүнийг худлаа им люксус, элит амьдралаар амьдардаг гэдгийг нь олж мэдсэн. За Канада улсад байдаг хүн гэдгийг нь олж мэдсэн. Ингээд цагдаа нарт мэдгдсэн боловч цагдаагийн хэлц бол ерөөсөө тоож авч хилэлцэж үзээгүй. Одоо хэдүүлээ Лука Магното гэж яг хэн болох түүний хүүхэд нас, өсвөр нас насанд хүрсэн хойно яг ямархуу одоо ажил мэргэжил хийжсэн талаар нь баг зэргийн мэдээлэлтэй болж авъя. Лука Магното нь 1982 оны 7 сарын 24-ний өдөр Канада улсын Торонто хотод Эрик Клинтон Ньюман гэдэг нэртэйгээр 3 хүүхдийн хамгийн том нь болж мэрлсэн байдаг. Лука Магното гэдэг нэрийг бол сүүлд өөртөө өгсөн нэр юм бэлээ. Тэрнээс бол яг жинхэнэ нэр нь бол биш. Лука Магнотогийн аавынх нь хувьд болохоор түүнийг 12 настай байх үед нь хүнд хэлбэрийн шизофрен өвчнөд гэдг нь онцлогдоод тухайн үед бол гэр бүл хүүхдээ эхнэрээ орхиод гэрээсээ явсан юм бэлээ. Лука Магното ч гэсэн хүүхэд насндаа яг аав шиг шизофрен өвчнөд гэдг нь бас онцлогдчихсэн. Тэрээр хүүхэд насаа бол эмээ дээрээ ер нь өнгөрүүлсэн юм бэлээ. Тэгээд эмээ нь болохоор түүнийг Барбигаар тоглох эмэгтэй хүүхдийн хувцс өмсөж одоо тоглох дуртай зэргийг нь бол ерөөсөө дургуутдаггүй. Ийм байсан учраас эмээ дээрээ ч гэсэн байх айгүй дуртай байсан билээ. Тэгээд тухайн нөгөө шизофрен өвчин бүр нэлээд даймжраад янз бүрийн хин юм сонсдог болоод заримдаа бүр тухайн хин юмтэйгээ ярьдаг, ямар нэгэн зүйл өөрийг нь дагаад яваад байдаг талаараа эмээдээ одоо хэлсэн чинь эмээ нь бол түүний сэтгэл зүйн асуудалд нэлээд санаа зовоод эмчилгээнд одоо явуулахаар шийдсэн байдаг. Маш удаан хугацаагаар эмчилгээнд явж им уух ёстой байсан ч эмчилгээндээ байнгын хамрагдаагүй, дээрэс нь уух ёстой байсан эмээж гсэн өдөр тутамдаа ууж хэрэглэхээ болсон байгаа. Үүнээс болоод түүний сэтгцэн эмгэг нь бол ерөөсөө сайжраагүй. Лука Магнотогийн ээж нь болохоор маш цэвэрч гэртээ байнгын ингээд цэвэрлэгээ хийдэг. Тэгээ тэр нь бүр одоо хитрхи экстрем гэх юм уу? Нөгөө мэс таслын үеэр өмсдөг юм маск бэлэнүүд байдаг да нэлээ одоо ариутгсан. Тийм бэлэн өмсөд маск зүгээд гэрээ ингэж цэвэрлдэг. Хүүхдүүдээ гэрээ бохирдуулахаар аюу уурладаг одоо ийм эмгэгтэй байсан байгаа. Лука Магнотогийн хувьд бол 6 дугаар анги хүртлээ сургуульд бол ерөөсөө явж байгаагүй. Гэрээр нь хичээл заадаг байсан. 6 дугаар ангиасаа эхлээд сургуульд явж эхэлсэн боловч нөгөө гинт огцом ингээд олон хүүхдүүдтэй нэг ангид суугаад олон нийтийн газар ингээд яваад ирсэн чинь бусад хүүхдүүдтэй харьцах нийгэмших үйл явцад нь бол нэлээд саад бол гарч исэн байгаа. Тэгээ дээрэс нөө хүүхэд байсан учраас өөрийнхөө яг ямар хүсний хүн сонирхдаг тал дээрээ ч гэсэн нэлээд эргэлзээтэй, Барбигаар тоглох дуртай, эмэгтэй хүүхдийн хувцс одоо өмсөх дуртай. Тэгээд ижил хүүстэн гэдгээ ер нь бол мэдэж авсан байгаа юм л та. Ингээд Лука Магното 21 нас хүрмэгцээ ижил хүүстний насанд хүрэгчдийн кинонд бол тоглож эхэлсэн. За мөн загвар өмсөгч болох гэж хид хідэн одоо реалити шоу янз бүрийн одоо загварын агентлагуудад очиж исэн боловч түүнийг ингээд хитрхи туранхай байна. Бие хөгжүүлээд дахиад ирээрээ гэсэн иймэрхүү одоо хайруу түнд өгчээсэн байгаа.
Сургууль дээр найз нөхөдгүй маш их ганцаардмал байдалтай байсан Лука Магнато олон цагийг гэртээ зурагт үзэж, Холливуудын алдартай кинонуудыг үзэж цагийг өнгөрөөдөг байсан ба. Түүний хамгийн дуртай кино нь Basic Instinct гээд 1992 онд гарч исэн гол дүрд нь Sharon Stone тоглосон кино бол түүний хамгийн дуртай кино байсан. Гол дүрийн эмэгтэй маань өөрийнхөө найз залуугийн амь насанд хүрж байгаа тэр хэсгээс ерөнхийдөө санаа аваад Лука Магнато Жүнлин гэдэг залуугийн амь насыг нь хөнөөсөн байдаг. Яг ижилхэн байдалтайгаар түүний алгандаа хэрэгсэл нь хүртэл ижилхэн байсан. Мус хагалдаг тэр үзүүртэй зүйлээр бол амь насыг нь хөнөөсөн. За энэ нь бол бүр яг ижилхэн. Нэмээд хэлэхэд Лука Магнато өмнө нь тухайн энэ аимшигтай хэргийг хийхээсээ өмнө Мэни гэдэг нэг хүний талаар гэрээхэндээ болон ойр орчим байгаа хүмүүст ярьдаг байсан. Мэни гэдэг залуу нь Лука Магнатогийн өмнө нь үрхэж байсан залуу нь тэгээд тэд хоорондоо салсан. Гэтэ Лука Магнатогоос бол салахыг хүсээгүй нэлээд токсик харилцаатай байдаг гэж бол тэрээр дурдсан. Мэни түүнийг энэ аимшигтай гач зүйлүүдийг хийхэд тэр муурны зулцгнуудын амь насыг хөнөөхөд Жүнлин гэдэг залуугийн амь насыг хөнөөж биеийн хэсгийг нь хэсэгчлэх зэргийг Мэнийг надад ингээд тушаасан учраас би хийсэн гэсэн зүйлийг зүйлд нь дурдсан байдаг. Мэни гэдэг залуу нь тухайн энэ Basic Instinct гэдэг кинон дээр бас гардаг. Одоо хэдүүлээ Лука Магнатог яг яаж барьж авсан талаар нь олж мэдээ. Дугаарын эхэнд дурдж байсан Casablanca гэдэг нөгөө киноны постэр тухайн алгын үеэр ингээд олцсон гэд тэ. Дараа нь бас түүнийг барихад хэрэг болно гэд тайдтай бас дурдчихсан. Яагаад хэрэг болсон бэ гэхээр Лука Магнато тухайд бол Канада улсаас аль хэзээний зугтсан байсан. Тэгээд цагдаа нар болон мөрдөгчд бүр Интерполоор хайж эхэлсэн. Ингээх үедээ болохоор нөгөө хобби мөрдөгч залуучууд цагдаа нарт нэлээд чухал мэдээлэл өгсөн. Яагаад тэгэхээр тэд нар чинь цагдаа нарыг бодвол бүхэл бүтэн 2 жил энэ Лука Магнатогийн араас мөчөж хөөжсэн учраас цагдаа нарт Casablanca гэдэг кинон дээр дурлалт залуучууд байгаа хгүй. За дурлалт хосууд байгаа. Тэрний эрэхтэн Парис руу ерөнхийдөө явдаг. Тэгээд Лука Магнатог Парис руу явсан гэж тухайн нөгөө хобби мөрдөгчд цагдаа нарт хэлсэн байдаг. Цагдаа нар онгоцны буудлын камерын бичлэгийг бол шалгаж үзсэн. Ингээх үедээ бол түүний онгоцны буудлын дээр явж байгаа нь бол бичигдсэн байд юм бэлээ. Ингээд Канадын талаас яаралтай бол Франц улсын тал энэ хүнийг ингээд хайж байгаа танай улсад очсон байж магадгүй гэсэн зүйлийг мэдгдсэн байна. Ингээд Лука Магнато Канада улсаас Парис хот руу зугцсан гэдгийг нь олж мэдсэн. Парис даяараа бол түүнийг хайж эхэлсэн. Парист бол Лука Магнато ерөөсөө өөрийнхөө нөгөө банк картыг бол ашиглаагүй. Парист хэсэг хугацаанд интернетээр танилцсан нэг залуугийнхаа гэрт тэрээр толгой хорогдчихсэн юм бэлээ. Улс дамжиж Лука Магнатог бол хайж эхэлсэн байдаг. Парис улсаас Лука Магнато Берлин хот руу явсан. Ингээд Берлин хотод байх үед нь түүний нөгөө Интерполоор хайж байгаа олон нийтийн нөгөө мэдээллийн сайтаар зургийг ингээд гаргасан хайж байгаа учраас Берлинд байхдаа интернет кафе руу орсон байгаа хгүй. Тэгээ тухайн интернет кафенд ажиллаж исэн залуу харсан юм хүн шиг санагтаад юу вэ хаана харсан бэлээ гэдэг нөгөө гайхаад тэгснэ гинт нөгөө хайж байгаа нөгөө алуурчин залуу байрштай гэж бодонгуудаа эхлээд тухайн залуу энэ яг мөн үү биш үү гэдгийг нь ажиглаж харахын тулд тэр Лука Магнатогийн сууж исэн яг компьютерийн ширээний тийшээ зөвлөж очоод тэр аваар ингэ зүгээр ажиллаа хийж байгаа юм шиг болоод нүднийхээ буланд ингэ харсан чинь Лука Магнато өөрийг нь Интерполоор хайж байгаа тэр мэдээллийг хараад сууж исэн ба. Интернет кафегийн ажилтан залуу бол яг энэ хүн мөн байна гэж бодонгуудаа Берлин хотын цагдаагийн хэлцэс рүү залгасан. Лука Магнато интернет кафед сууж исэн хаалгаар нөгөө амар том биетэй өндөр герман цагдаа нар офицерууд тэгэл нөгөө цэргийн ажилтнууд ингээд нэг нэгээрээ цуурч орж ирж байгаа байхгүй юу. Бараг 10 хэдэн хүн ингэж орж ирсэн заяа. За ингэж л нөгөө алдартай нэр хүндэд дуртай бусдын анхаарлыг өөртөө татах нөгөө 50 minutes of fame байх дуртай тэр залуу Лука Магнато бол баригдсан юм түүхтэй юм байна. Түүнийг шууд Берлинээс бол Канада улс руу онгоцоор түүнийг бол авчирсан. Одоо нөгөө мөрдлөгийн өрөөнд Basic Instinct гэдэг киноны гол дүрийн эмэгтэй нөгөө нэг хүчирхийлэл үлддэг байсан найз залуугаа амь насыг нь хөнөөгөөд тэр яг мөрдлөгийн өрөөнд ингээд сууж байгаа тэр үйл явц Лука Магнатогийн мөрдлөгийн өрөөнд сууж байгаа тэр үйл явц хоёр бүр яг ижилхэн байсан.
Мөрдлөгийн үеэр Лука Магнотогийн хэлсэн зүйл нь энэ бүх зүйлийг Мэни гээд хүчирхийлэл үйлддэг байсан хуучин найз залуу нь түнд тушаасан гэдгээ дахин дахин дурдчихсан. Гэхдээ Мэни гэдэг хүн үнэхээр яг бодит хүн үү эсвэл зохиосон тийм дөрөв гэдг нь одоо хүртэл тодорхойгүй байд юм бэлээ. Тэгээ шүүх хурлын үеэр бол Лука Магното ямар ч мэдүүлэг өгөхөөс бол татгалзсан. Ингээд 2014 оны 9 сарын 29-наас эхлээд түүнийг баригдсанаас 2 жилийн дараагаас эхлээд түүний шүүх хурал бол явагдаж эхэлсэн. Лука Магното нь сэтгцийн маш олон эмгэгтэй гэдэг нь онцлогдсон. Шизофрен, хоёр төлөлт эмгэг гэх мэтчлэн маш олон зүйл бол шүүх хурал дээр бас яригдсан. Шүүх хурлын үеэр Лука Магното нас барсан зохицын хэсгээс нь тастаж аваад эдсэн гэсэн зүйл бас яригдсан. Жонлин гих хохирогч залуугийн ар гэрийнхэн нь бол Хятад улсаас ирээд Канада улсад түүнийг чандарлаж оршуулах ёслол бол үйлдсэн юм байна. Шүүх хурал дээр бол шүүгч болон түүнээс гадна иргэдийн төлөөлөгчдийн 8 эмэгтэй, 4 эрэгтэй хүн бол түүний шүүх хурал дээр бас оролцсон байгаа. Ингээд 2014 оны 12 сарын 15-ны өдөр Лука Магното нь хүн амны 1-р зэргийн аллахт буруутай гэдэг нь тогтогдож асаараа хоригдох ял авсан. 25 жилийн дараа дахин давж заалдах эрхтэйгээр ялаа одоогоор эдлээд шоронд бол байгаа юм байна. Сүүлийн үеийн мэдээгээр их юм бол 2022 онд Лука Магното чанга дэглэмтэй хорих ангиас энгийн хорих анги руу шилжсэн гэсэн мэдээлэл бол байлаа. Ингээд энэ удаагийн дугаараа үүгээр дуусгая. Дараагийн бас нэгэн сонирхолтой эвгүй гэмтэргийн кейсээр хэдүүлээ уулзъя. Тэгээд бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяр та.